За. За сайн байцгаана уу? Намайг Ганц зургийн Эрдэнэбаатар гэдэг. За миний өнөөдөр ярих илтгэлийн сэдэв болохоор гадны зах зээл дээр хэрхэн онлайн дизайны үйлчлэгийг хүргэх вэ? За энэ илтгэлийг болохоор би энэ оны 1 сарын ихээр яг энэ M Office-т Dribble Монголын хамгийн анхны арга хэмжээ болжсэн. Тэр үед энэ илтгэлээ тавьсан байгаа. За гэхдээ энд ирсэн хүмүүсийн бараг тал нь бараг мэдж байгаа бах. Гэхдээ би за өнөөдөр ирж байгаа хүмүүсийн за тэн анхс нь бол энэ илтгэлийг урд нь мэдж байгаа бах. Гэхдээ 40% нь би сайжруулад арай шин зүйлийг нэмээд оруулсан байгаа гэсэн. За тэгэхээр энэ илтгэлийг урд нь сонссон хүмүүс за надаас ямар асуулт асуух вэ? За энэ дээр эркадр за хэр хөгжсөн байна? Эсвэл хөгжөөгүй байна уу гэдэг ч юм уу тэр асуултуудаа бэлдээд байж байгаарай. За эхлэе те. За онлайн дизайны үйлчлэгийг ярихаас өмнө би шууд нэг зөвлөл ярив. Зөвлөлөөсөө цаашаа улбаалаад авч те. За одоо энэ харагдаж байгаа аккурамтай загас байна те. За дотор нь нэлээд олон алтан загас байна. Нэлээд гоё таатай амьдарч байгаа шиг байна те. Сэлээд доор нь хайрга. За энэ хэсэгт нь ургамлууд байна. За энэ орчныг Монгол улсын одоо дизайны ч юм уу эсвэл ерөөсөө Монголын яг зах зээлгээ ботч те. Маркет гээд. За харин дараагийн гарч байгаа зургийг за нэлээд далайн гүнд нэг сүрэг загсууд маш олон төрлийн ингээ загсууд доор нь ингээ шавж ч юм уу ингээл амьтад байна те. За энийг болохоор дэлхийн зах зээл гэдэг үзэж. Шууд утгаараа бол одоо аккурамнаас далаа гэдэг ойлголтыг шууд харуулж чинь те. За тэгвэл за одоо энэ зургийг би нэг сонирхолтойгоор тайлбарлая те. Жохон хоржонтойгоор. За энд нэг аккурамтай загснууд байна. Эзэн ингээ хоол өгч те. Хоол өгж яхад за би энэ гарыг нь болохоор Монгол Улсын засгийн газар гэдэг зөвлөлч те. Тэгвэл өгж байгаа хоол нь болохоор жил болгон Монгол Улсын засгийн газраас одоо тухайн жилдээ зарлаг тендер гэж үзэж. Тэгвэл тэр тендерийг одоо энэ харагдж байгаа шиг хамгийн том загас нь хамгийн том тендер нь аваад идчихдэг. Хоолн ч юм. За дараа нь болохоор жижигхэн загснууд нь үлдсэн үлдэглүүдийн ч юм уу. Тэгээ бүр сүүлд нь ингээд нөгөө хайрганы доор үлдснүүдийн жижигхэн загснууд ч юм уу дун бусад одоо нэг хоёр дахь төрлийн хоолоор хоолдог тийм үсэж байгаа гэсэн. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар зөвхөн Монгол Улсын засгийн газар болон тендерээр тендерээр хооллогддог тийм дизайнер ч юм уу одоо мэрэгчлэнүүд бишээ гэдгийг бас энэ зургаас сануулахыг хүссэн. За тэгвэл гадны зах зээл рүү буюу далаа руу гарвал яах вэ? Далаад муу адил тухайн нэг том улс эзэн одоо хүндээ гүрэн одоо Орос, Хятад, Америк гэж юм байгаа тий. Зах зээл нь арай том. Хэд дахин хэрэглэгчийн тоогоос ч тэр. За тэгвэл би анх ингээд гадны зах зээл рүү ингээд далаа руу гарахад ийм байсан. Юу харагдаж байна? Юу шаардахгүй тий. Таньдаг, мэддэг загас ч юм уу эсвэл ургамал юу ч мэдэхгүйсэн. За тэгвэл анх яг гişэ ороход бол нэлээд олон саад тодхрууд бол тулгарсан. За тэрийг болохоор би магчин загастай зөвлөж тий. За эвгүйхэн хөдлөөд ч юм уу ийш тийшээ мэдэхгүй ингээл явах юм бол шууд л том загасны өгөөж болно гэсэн. За тэгэхээр энийг болохоор би өөр олон зүйл дээр зөвлөлөд хэлье тий. За хилний бэрхшээл. За мөн тодорхой хэмжээнд олон улсын зах зээл гарч чадаагүй ч юм уу олон улсын зах зээл дээр бүрэн гүйцэд үйлчлэг үзүүлээгүй тийм туршлагууд бүрэн гүйцэд бус туршлагууд за мөн одоо төлбөр тооцооны асуудал PayPal эсвэл мөнгөө Монгол руу яаж татчих авах вэ? Эсвэл би яг нөгөө гадны зах зээл дээр дизайны үйлчлэгээ үзүүлэх хэмжээний мэрэгчлэн мөн байна уу? Эсвэл биш байна уу гэдэг ч юм уу тий. За маш олон саад дотор байсан. За тэр саад доторыг давсны дараа энэ цаана нэг юу байгаа вэ? Энэ цаана билуу ташуур гэж ярих юм бол за билуу нь юу юм бэ? За цаана нь бол нэг ийм зүйл байна. Далайн ёроолд авдар дүүрэн эрдэнэс баялаг байна тий. За сэлэн байна, титэм, алт эрдэнэс. За энийг бол шууд материалын байдлаар нь за баялаг эрдэнэс гэдээ үзчих болно. А гэхдээ ийм зүйлд хүрэхин тул бас нэг ийм эрсдлийг туулнаа гэсэн үг. За энэ бол юу ч хийж болно тий. Эрүүл мэндэ алдах ч юм уу. Эсвэл яг тодорхой цагаас хамаарат цагийн зөрөөнөөс хамаарат ярилцлагандаа тэнцээгүй ч юм эсвэл нойрмог байсан ч гэдэг ч юм уу. За энийг бол олон зүйлээр тодорхойлж болно. За тэгвэл би энийг болохоор эд баялаг гэхээс илүү боломж гэдээ харж байгаа юм л да. Боломж. За энийг би цааш нь дэлгүүлж ярина. За цаашаа явъя те. За тэгвэл би одоо нэг жижигхэн харьцуулалт хий те. За аккурам болон далаа гэдэг дээр нь тэмдэглэсэн байгаа. За тэгвэл энэ болохоор Монголын зах зээл дээр гээд ярьч те. Монголын зах зээл дээр бид нар 1 сарын дотор нэг гар утасны аппликейшны mock-up design дээр ажилладаг гэж бодъё. За тэгвэл гадны зах зээл дээр болохоор бид нар өдөрт нэг аппликейшны дизайны ард гардаг гэсэн. За энэ бол мэдээж түрүүн цогтойгийн хэлдгээр
спринтерээр баталгаажсан тийм санааг гүйцэтгэл хийж байгаа гэсэн. За тэгэхээр нэг сарда за нэг сард 28 хоног ажлын 20 хоног байлаа гэх юм бол нэг 20-25 дизайн гарна гэсэн. Тэгэхээр харьцуулт бол юм байна. За энэ болохоор миний өөрийн гэсэн яг энэ одоогийн ажиллаж байгаа агентлагтай туулсан туршлага юм аа. Ингээд би харьцуулж байгаа. За үүний дараагаар тухайн дизайны одоо аппликейшн маань зах зээл дээр гарлаа гэж үтээ. За тэнгуул гүйцэтгэлийн хөв маань за дотооддоо бол Acquorum-д бол за 100% гүйцэтгэл хийгээд гарлаа гэж үтээ тий. Дизайн, хөгжүүлэлт, бизнес маркетинг. За тэнгуул энэ зах зээл дээр нэвтэрсний дараа бизнес маркетингийн талаас ч юм уу тооцоолоогүй эрсдлүүдэд одоо нэг 15% буурлаа гэж үтээ. За тэгсэн чинь яг App Store дээр хэрэглэгчдэр татаж аваад нэвтэрж орохсон чинь логин товч нь ажилтгүй ч юм уу тий. Эсвэл ямар нэг хүчин зүйлээс болоод нэг 10% бүтээгдэхүүний амжилт буураад эхэлнэ гэсэн. За тэнгуул үр дүндээ бол нэг 75% гүйцэд бос бүтээгдэхүүн болчихж байгаа гэсэн. За гэхдээ яг энийг болохоор хүмүүс бас надад шүмжилж ирсэн. За энэ яг тооны л нэг хасаад ингээд тавьчих штэ гэдэг. Гэтэл яг угтаа бол анх яг нэг үүсгэж байгаа үр дүн нь болохоор 100-аас дээшээ тавчиж байгаа гэсэн. Шаардлага өндөртэй гэсэн. 100% гүйцэтгэл гэж ярингуул. За наа чинь 100% юм. Тэгэл болоо юу гэхээр бас хангалтгүй бод. Тэр үндсэн тэр нэг үүргээсээ давуулж биелүүлж байгаа гэсэн. Давуулснараа ирээдүйд болох саад дотгоруудыг тооцоолж байгаа гэсэн. За ийм асуудал гарвал бид хариуд нь ийм Б вариантаа сонгоно. За болохгүй C вариантаа гэдэг ч юм. За ийм тохиол бүр ингэж явах юм бол за бид хамгийн сүүлд нь энийг сонгоно гэдэг ч юм. Тэр одоо нэгсэндээ ирээдүйд гарах эрсдлүүдэд тооцсон байгаа гэсэн. За цаашаа үе тий. За хүн болон асууж байгаа. Гадны зах зээл, дотоодын зах зээл тэгвэл цалин идэг авд юм бэ л гэж асуудаг тий. Эсвэл дотроо за цалин идэг авдаг бол яадаг вэ гэдэг бол ялангуяа энийг болохоор сурагч нар их асуудаг. Сурагч нар ингээл гараа өргөл багшаа та сарын цалин хэд авд ингээл асууж байгаа. Ямар чадварыг хэдийн хугацаанд яаж ямар бэлтгэлээр ямар одоо нэг зарчим тавьж ингэж хүрвэ гэхээс илүү шууд ингэ асууж. За тэр асуулт бас нэг үгээр гоё байхгүй сурагч нар. За яг мэдхийг хүсэж чинь тий. За дотоодын зах зээл дээр бол за яг би нэг иймэрхүү үнэлгээгээр л анх ажиллаж ирсэн. 2 жилийн туршлагатай болоо. За энэ за сая 500 бол надад бол бас үнэхээр агтжсэн тухайд. Тэгсэн хэрнээ би яг энэ чадвараа за би дахиад хөгжүүлэх хэрэгтэй юм байна. Илүү цаашаа хөгжихийн тулд би нэг мөнгөөр хэмжүүлэх тийм хүн байхыг хүсээгүй. Тэрнээс цаашаа бол за гадны зах зээл рүү гараад ирэнгүүт эхэлж байгаа үнэн хоёроо харьцангуй өөр болоод ирж байгаа. За энийг бол ингээд төр орхичээ тий. За одоо би түрүүний нөгөө одоо нэг алттай авдраа яриа тий. За энийг болохоор боломж гэж би хэлсэн тий. За тэгвэл надад яг ямар боломж гарч ирсэн юм бэ? Гадны зах зээл рүү гарахад. За энэ дээр бол би нэг 100-аас нэг 120 тийм пропозал ажлын санал одоо өөрийнхөө за би ийм байдлаар танай компани яг энэ мэрэгжилтэнд ийм үнэлгээтэйгээр ажиллахыг хүсэж байна. Миний чадвар бол дизайны гүйцэтгэл болон туршлага чадвар ийм боловсралтай ингээд ийм зүйлийг хийчихсэн ингээд бүх юмаа бодтой үннээр нь хийгээл явуулсан. Тэгэхэд баг тэрнээс баг 100-ны баг 90% нь бол татгалцсан хариу өгчсэн. Тэгэл үргэлжлүүлэл явсаар байгаа л нэг ийм боломж нэгдсэн. За тэр нь болохоор энэ 18 онд яг TechCrunch сайт дээр одоо нэгсэндээ олон улсад нөгөө Малайзийн стартап компани амжилттай стартап гэдэг утгаараа бүтээгдэхүүн гаргасан гэсэн. За энэ болохоор 2.6 сая тийм одоо нөгөө өдрийн хоолны хүргэлтийн тэр үг давуулж биелүүлж чадсан тийм компани гэдэг. За энэ компанид болохоор тухайн бүтээгдэхүүнийх нь бизнесийнх нь одоо нөгөө бүтээгдэхүүний success rate гэж амжилтын түвшинг хэдүүгээр нэмүүлэх тийм бүтээгдэхүүнийг сайжруулах тийм даалгавар хийчихсэн. Тэгээ нээлттэй байдлаар энд за би нэг ороод үзье. За ямар нэгэн байдлаар тэнцвэлт хэрвээ тэнцэхгүй бол хэрвээ надад туршлах ямар нэг юм өгөх байх гэж би бодчихсон. За тэгээд ороод ажлын байрны ярилцлаганд орлоо. Захны ээлжинд тэнцлээ. За дараа нь уур чадварх дээр. Уур чадварх дээр нэг алдсан юм тайлбарлахтай буруу тайлбарлалцсан. Тэрэн дээр за одоо байгаа бүтээгдэхүүн нь 65% амжилттай ажиллаж байна. За энийг тэгвэл яаж 66 болох вэ гэдэг дээр нь л наад чинь би яг ийм байдлаар одоо бүтээгдэхүүн ойролцоо байгаа. Одоо жишээл M office дээр бид нэг хүн өдрийн хоол, оройн хоол захиаллаа гэж бодъё. Дунгууд л за нэг 10 хүн байлаа гэхэд 10 хүнийг шууд тэр чигээр нэг групп болгоод тэндээс нь 10 хүн за би ийм хоол захиалж чинь адилхан захиалж байгаа хүмүүс нь accept дараа авчна. Агт яг тэр санаа нь бол яг хэрэгжихээр бодиттой санаа байсан хэрнээ тайлбарлахтаа буруу тайлбарлалцсан. За ингэснээрээ манай бүтээгдэхүүний үр дүн 66 биш 76 болно гэдэг. 1% нэмэгдүүлэх байтал би 10% нэмэгдүүлж байгаа мэтээр ярьчингуул энэ. За ягаад 10% бил 10% хэмжээний гүйцэтгэл чи яг хийсэн нөхөр хийсэнгээ ярихад л тэгэл унчиж байгаа гэсэн үг.
нэгсэндээ буруу гүйцэтгэх үр дүн маань яг тодорхой хэмжээ 1% байгаад байдаг. Гэтэл 10% гээд буруу хэлснээсээ болоод за энэ дээр бол ойлгосон зүйл нь болохоор хичнээн ингээд дизайны салбарт ингээд үр дүн гаргаж байгаа хэрнээ дизайн ч нөөрэ эргээд технологиор хэрэгжин технологи нь эргээд бизнестэй нөлөө үзүүлнэ гэсэн. Тэгэхээр гурван салбарын хүчин зүйлүүдийг нөлөөлж тооцож бодож явах хэрэгтэй гэсэн үг. За энэ зүйлийг яг энэ стартап компани ажлын ярилцлаганаас ойлгож авсан. За үүний дараагаар Яхогийн ахлах инженер байсан залуу Омор Иламри гэдэг энэ залуугийн стартап компанид орж ажилласан. За бараг 2 жил хагастай ажиллаад тэг ажлыг хүрээлж өгсөн. За тухайн үед болохоор ажлын байрны ярилцлага шууд ингээд Монголд ч нэг 7 цаг болж байгаад энд болохоор нэг орой болж исэн баг. Тэгэл яг ажлын ярилцлага за ийм юмнуудыг ингэж шийдэх хэрэгтэй гэл урднаас нэг тийм юу форм бүглүүлээд авсан байсан. Формыг бүглэж өглөө эргээд 5 минутын ярилцлага өглөө. Тэгэл эргээд 10 минутын дараа шууд мэйл ирээл тэгэл за маргааш өглөө тэдэн цагаас ажлын явуулъя гээл тэгэл ирж эхэлчихсэн. За үүний дараагаар нь болохоор Марко Ваноси гэдэг The Next Web гэдэг сайтн дээр яг тухайн үед өөрийнх нь агентлагын нэлээд онцлогдчихсэн. Маш олон төрлийн аппликейшнуудыг гаргадаг. Одоо нэгсэндээ App Store дээр байгаа бүх аппуудыг клон хийдэг гэсэн үг. Шууд хуулбарлчих гэсэн. Тэгмэл зохиогчийн эрхийн асуудлыг өөрсдөө шинэ контентын өөрчлөлт явуулдаг. Тийм байдлаар одоо нэгсэндээ цуврал serial entrepreneur энэ хүн одоо Америкт бол нэлээд олон хүнд танигдж байсан. Барзил гаралтай гэдэг. Одоо яг энэ хүний хөгжүүлж байгаа агентлаг дээр нь би бүтээгдэхүүний дизайнераар ажиллаж явж байгаа гэсэн. Одоо хүртэл одоо нэг 2 жил хагастай явж байгаа гэсэн. За ингээд хамгийн сүүлийн маань яг боломж бол марко дээр ингээд одоо хүртэл явж байна. За тэгвэл анх яаж би нөгөө энэ хүмүүстэй уулзах тэр боломжуудаа нээсэн бэ гэхээр за би анх ингээд 2014 онд дотоодын компанид тэрнээс өмнө бол 12 онд сургуулаа төгсөөд 2 жилийн хугацаанд дотоодын компанид ажиллаад тодорхой нэг үр дүн бас хүмүүсээс гаргасан сайнтай муутай бүхэл одоо туршлагуудыг хөрөнгөлөө. За би одоо ер нь гадны зах зээл рүү ч юм дотоодын зах зээлд ажиллахад нэг жоохон миний хувьд би нэг сэтгэлээр унтсан байсан. Тэр нь юу гэхээр ингээд гаргасан дизайнаа буруу тайлбарлаач ч юм уу. Эсвэл ахлагтайгаа ойлголцохгүй. Эсвэл ойлголцсон юм захиралтайгаа ойлголцохгүй ч юм. Харилцааны soft skill-үүд муу байсан гэсэн нэг талаар. За тэнгуул hard skill-тэй хүн soft skill шаарддаггүй тийм ажлууд юу бэ нэг гутал фрилансинг сайтууд. За тухайн үед бол Google.com-оос топ фрилансинг сайтс гэж хайж байгаа. За тэнгуул тухайн үед Upwork, TopTal, Craigslist, 99 Designs, тэгэл одоо Simply Hired, тэгэл бидний сайн мэдэх freelancer.com гэл маш олон сайтууд байсан. За тэндээс би яг эхлээд за надад бол тохирхон эхний 3 энэ 3-ыг бүртгэл үсгээд тэгээд цаашаа хөгжүүлээд явжсэн. За эхлээд 99 Design дээр би яаж гарч ирсэн бэ гэдгийг танилцуулъя. За 99design.com болохоор дизайны ажлуудыг тэмцээн байдлаар зарлаад тэн дээр финалд нь 10 хүн шалгараад 10 хүнээс нэгийг сонгодог. Ийм тэмцээн зохиож дизайн ажлыг гүйцэтгэх тийм сайт байгаа гэсэн. За одоо энэ дээр ихэд л эхний 2 хүн бол 5 удаа авцсан байна. За тэгэхээр энэ 2 загвар бол цаашаа сонгогдох магадлал өндөр гэсэн. За бусдууд нь одоо 4 одтой одоо 4 одтой эсвэл 3 одтой 2 одтой гэж яхаа бол ер нь хасагдаал явчихж байгаа гэсэн. За цаашаа миний хамгийн анхны яг нэг төрүүлсэн тэмцээн болохоор 2014 оны 10 сарын 14 байсан. За энд болохоор за би Eric Bat гэдэг нэрээр явжсэн. Эрдэнэбаатар хэрхэн болон гал Эрдэнэбаатар гэх юм бол за тэгж уншуулж байгаа зөв шууд Eric Bat гэдэг явчихъя. Тэгэл хамгийн анхны тэмцээний $115 тэмцээн байсан. Энэ сошиал медиа ялангуяа Facebook хуудасны cover дизайныг гаргах. За тэр ажил нь энэ байсан гэсэн. За нэг Английн компани байсан Betting Gods гэдэг онлайнаар хөл бөмбөг морины уралдаан, тенс, нохооны уралдаан, мөн тэг гольф энэ төрлийн бот цонуудыг тавьдаг ийм сайт гэсэн. Энэ сайт нь болохоор ягаад энэ сошиал медиа дээр илүү анхаарсан бэ гэсэн. Брендинг болон эргээд нөгөө сошиал медиагаар дамжуулаад хэрэглэгчийг их аваад байна. Эргээд маш өндөр бооцоо тавиад хоцсон хүмүүс нь Facebook болон Twitter орчиндөө энэ видео байдлаар шеэрлд юм айл өөрхөн эмоциг болц. Тэр үед нь эргээд тухайн сайт пэйж нь тодорхой хэмжээний өнгө төрхөөрөө байж байгаа юм бол хүмүүс сайт руу нөлөө ороод бооцоо тавиад байсан. Тийм учраас энэ дээр илүү анхаарсан гэсэн. За цаашаа үе тийм. Дараа нь болохоор үйл хөдлөх хөрөнгөний одоо Easy Reality, за мөн campaign гэдэг Германы компани гэх мэтлэн байдлаар олон Facebook маркетингийн кампейн ажлууд дээр ажиллаж исэн дизайны, график дизайныг авчихсан.
За тэнгуул түүний дараагаар шууд ингээл гар утасны аппликейшн ч юм уу веб дизайн, augmented reality дизайн хийгээд эхлэегүй байгаас. Нилээн жижиг ингээд чимхлүүр ажлаас байж болох миний чадвар, миний гараас яг баттай ийм чадрууд гарна гэдэг, үр дүн гарна гэдгээс эхэлсэн ба. За social media дизайны хуудасны core design гаргаж ирсний дараагаар нь одоо програм хангамжийн icon-ууд, товчнууд хийгээд эхэлсэн гэсэн. За энд болохоор нөгөө чиглэлүүд нь за дээрээс доороос одоо хажуу талаас ч юм уу за мөн одоо дээвэр нь ямар байхын за мөн хажуу талдаа гадна талдаа сүйдэрлэлт хэр байгаа гэх мэтлэн icon-уудыг тодорхой байдлаар зурж исэн. За цаашаа бидний сайн мэдэх одоо нөгөө газрын тосны Exxon Mobil гэдэг компани одоо шинэ ажилчдын ялангуяа тухайд 2015 оны шинэ ажилчдын тийм we are hiring engineers гэдэг одоо залуу ажилчдуудыг бид нар авахыг хүсэж байна гэсэн нэг юм баннер хуудас дээр ажилласан. Тухайд би одоо энийг авчаад дараа нь ингээд Exxon Mobil гэдэг чинь баг бах нэг айл майлд орохоор нэг одоо нэг инженер ах нар нэг юм масл тостой нэг юм том нэг одоо хүндээ нэг юм баллон байгаад идэгсэн. Тэр мөрөн дээр байдаг лого энэ одоо ямар учиртай юм бол тухайд хайгаад үзэн анчнаар газрын тосны тиймнийхэн байна. Гэтэл ягаад ийм том компани ийм баннерын жижигхэн ажил ягаад ийм фрилансер сайтууд дээр байгаа юм бэ гэж ухаад үзэн гутал. За том агентлагууд нь бол том газруудын ажлуудыг авчиж байгаа. Гэхдээ зарим тохиолдолд ийм жижигхэн ажлуудыг бол хийхээс илүү орхичдаг юм байна л. Тэр үед нь одоо стожингийн фрилансер платформуд дээр л яг энэ ажлууд орж ирдэг гэсэн. Тэгээ азарын миний хийсэн загвар маш шалгараад тухайд нэг 15 онд нэг Google YouTube-ээс ингээл бичлэг үзэж байхад хажуу талд нь их гардаг байсан. Тухайд тэгэл за ямар ч хийсэн юм манай сурчлагын дээр гарч ин да гэж боддог байсан. За цаашаа явъя. За үүний дараагаар Johnson гэдэг бид нар бага бахт нөгөө ээж болон одоо дүүнер ингээд нөгөө гарын тоос арьс арчилгааны бүтээгдэхүүн ашигладаг байсан шүү дээ. Тэгэхэд яг нөгөө юм Johnson гэдэг энэ логог бол анх харж ирсэн. Гэтэл яг тэр багада үзчихсэн компанийх нь одоо нэгсэндээ тэр компани ийм ажлын байр зарласан байгаа. Ажлын байрч нөгөө ийм ажил хийлгүүлэх сошиал медиа, Facebook, вебсайтн дээрх постын хэмжээний хандагаар responsive design-ыг гаргана гэдэг. Тухайд яг энийг ингэж хийчээд за энэс цаашаа дараагийн ажлууд нь юу байж болох уу гэж асууад ангуул. За бидний энэ маркетинг кампань ингээд дуусч байгаа гэл. Тухайд нэг жижигхэн ажлууд хийгээл явчихд юм бэл. За тэгээд тодорхой хэмжээнд 4-5 ажлууд хийгээл 2014 оноос хойш ингээд анх нэг $723 цалинжсэн. Өөртөө захирлуулаад өөртөө дарга болоод одоо өөртөө одоо ажилтан болоод. Тэгээд 14 оноос эхэлсэн хэрэг одоо чинь 6 жилийн өмнөх энэ ажлууд ингэж явал 15 оноос ингэж 99design.com дээр тэмцээн байдлаар явж хагаад за одоо тодорхой хэмжээнд чадвар маань байна. Би өөр нэгсэн хийсэн ажлуудтай болчихлоо. Тэгвэл цагаар цалинждаг ч юм уу яг ур чадвараа цагийн үнэлгээгээр тохирдог тийм систем рүү орё гэж судлаад үзэн бол тухайд бол Upwork байсан. За одоо энэ хэсэг маань ингээд дуусч байна. За энэ болохоор нөгөө 99design.com дээр нөгөө дизайны үйлчлэгийг хүлээж авах гэрээ ингэж байгуулдаг. За тухайд болохоор би нэг байр төрүүлчихсэн нэг хаягаар авсан нэг хуучин утасны дугаар эргээ цаанаас нь mic campaign ингээд герман компани гэдэг хоёр талаас гэрээг ингээд зураг авчиж. За мөн энэ дээр нэмэгдээд non disclosure agreement буюу нууц хадгалах гэрээ дээрс ороод ирдэг гэсэн. За тэр нарийн ширээнүүдэнд бол орхисон байгаа. За цаашаа явъя тий. За freelancer.com-оос ажил авч ирсэн юм байна. Тэнд нэг хүн байна. 2. За би болохоор эндээс ажил авч үтсэн. Тэгээд эндээс бол нэг $5 л бас. Нэг лого хийгээл. За $5-оор лого хийлээ. За тухайн чинь долларын ханш нэг 1890 хавцаа байсан. Тэгэл Sony энэ дотоодын зах зээл дээр лого ингэж ихээр 200-300 мянгаас эхэлнэ. Гэтэл энд орохоор нэг $5 нэг Sony энэ кофе хоолны мөнгө. Гэтэ энэ явахгүй нэ гэл. Тэгэд яасан бэ гэсэн. За би нэг $50 лого хийж өгье гол. $50 нэг ч лого хийгээгүй. Энтэг хүмүүс чинь өөрийн гэсэн нэг юм темплейттэй болчих тийм байна. Маш олон хүмүүс нь амжилттай явж байгаа хүмүүс нь бус хүмүүстэй темплейтээ зараад тэгээд нэг юм тогтсон системээ зарчдаг юм байна. Тэнгуул дараагийн гарчиж байгаа хүмүүс нь тэндээс нь за фрилансертэй би ийм хийсэн ингээл тийм хүмүүстэй ингээм хамтарч ажиллагаа гэдэг. Тэгээ урчингуул Монголоос ч юм уу нэг танихгүй Эрг Байт гэдэг хүнд бол ажил олох эсвэл тэр хүний хийсэн ажлыг сонгох магадлал юм бага юм бэл. Тэгээд би фрилансер руу ажил аваагүй орчихсон гэсэн. За харин дараа нь болохоор upwork.com гэдэг энэ сайт руу орсон. За энэ сайт нь шуудан хэлэхэд бол тохиролцсон ажил хийлгүүлэлтээ үнэ тохиролцсон нэг бол цагийн үнэлгээгээр ажил хийлгүүлдэг гэсэн. За энэ доор нь болохоор тохиролцсон үнэ болохоор за нэг 7 хоногийн хугацаанд би танаа гар утасны аппликейшны apping icon-ыг $300 хийж өгье. Эсвэл wireframe
flow-ийн за $300 хийж өгье. За эсвэл за би нэг цагийн $35 ажилладаг. За танаа дээр бол энийг бол нэг 3 цагийн дотор би хийж нэ гэдэг ч юм. За эсвэл танаа энэ төсөл нэлээд том төсөл байна. Тэгвэл би нэг за нэг 2 сар хэрэгтэй байх. За нэг надад бол нэг 100 цаг хэрэгтэй гэдэг ч юм уу тий. Тэнгуут л эргээд нөгөө клиент нь ажил болгогч нь төсвөө бас тооцоолно гэсэн үг тий. За иймэрхүү байдлаар тохиролцсон үн болон цагийн үнэлгээр авдаг байна. За тэнгуут нөгөө төрөний Бразил залуу Марко Ваноси дээр Upwork дээр нэлээд урт хугацааны гэрээ одоо хүртэл ажиллаж явж байгаа гэсэн үг. За тэгэхэд яг ямар аппликейшн хийсэн бэхээр нийтдээ нэг 75 аппликейшны хард одоогор гарцсан ба. За тэн дээр бол за нэг апыг би сонгоод дээр оруулсан ба. Энэ болохоор Snapchat хэрэглэгчдийн аналитиксыг гаргадаг. Тухайн хэрэглэгч өдөрт хичнээн одоо стори оруулсан сторийнхын хандлт нь түгэлт нь хэр байна, хичнээн хүн реакшн үзүүлсэн гэдэг ч юм уу. Тэр бүх мэдээллүүдийг гаргадаг тийм төрлийн ап гэсэн. За энэ ап дээр за би ингээд sketch дээр ч юм уу ингээд mock-up дизайнаа гаргачаад за дараа нь болохоор App Store дээрх апын скриншот болон апын icon ингэж гарна. Дээрэс нь ийм тайлбар текстүүд ингэж байрлана гэдгийг оруулчих. За тэгвэл ирээд Марко ингээд за энэ бол Upwork-ийн чат байгаа юм л да. За Эрик за өнөөдөр энэ App Store руу скриншотуудаа оруулнаа. Тэгэхээр ингээд за ийм ажлуудыг чи өөрөө чухлын зэрэгээр нь англиар авчираа дараа нь Pimoy app скриншот апын icon-ууд нь хэрэгтэй шүү гэл. За тэгвэл би ажлууд оруулчих. Одоо энэ болохоор нэг засвар байсан. Текстийн засвар байсан. App Store-оос reject буюу нөгөө танай аппликейшнийг App Store-д оруулахгүй гэдэг. Тийм хариу өгөнгөл метадатаг ингээд тийм алдаа ирсэн байл тэр нүүцэн чинь энэ текстүүд нь апийнхаа юутай тохирохгүй байна гэдэг. Тэгвэл за Эрик тийм үгнүүдийг засаарай гэл. Би тэр үгнүүдийн за тодорхой хугацаанд 1 цаг 10 минутын хугацаанд ингээд засаа сайжруулаад авчиж байгаа юм. За тэгвэл энэ хугацаанд би за нийтдээ 2 цаг 10 минутаас 3 цаг 10 минут хүртэл. За энэ болохоор нэг Америкийн цагаар авсан байна тий. За би болохоор өдөр байсан. За тэгвэл энэ дээр би одоо нэг ажилласан 10 минутын та бүхэнд илүү задлж харуулъя тий. Энэ 10 минутын хугацаанд би Эрик гэдэг хүн хичнээн удаа маус болон кeyboard-ны даралт хийсэн юм бэ гэдгийг харъя тий. За тэгвэл 3 цаг 10 минут 28 секундээс ахуулаад ингээл за 81 удаа keyboard-оор товчсон юм байна. 39 удаа маус клик так явсан байна тий. Тэгээ цаашаа ингээл онгол гэж явсаар бол за ингээд 10 минутын хугацаанд ийм activity буюу идэвхтэй ажилласан байна. А зарим тохиолдолд keyboard бол маус нь дарагдаагүй тохиолдол за энэ хүн бодож иж магадгүй эсвэл энэ хүн компьютерийн ард байхгүй эсвэл нойл ч юм уу эсвэл кофе авах гэж юм гарсан байж магадгүй гэдэг ч юм уу тий. За янз янзаар бол ойлгож байгаа. Гэхдээ сүүлийн үед болохоор энэ Upwork сайт бичигдээгүй одоо keyboard маусны одоо юм итгэхгүй байдлыг шууд скриншот авдаггүй тийм болцсон байлаа цаанаа. За тэгэхээр энэ зүйлийг үзүүлж байгаа цаанаа энэ нөгөө онлайнаар ажиллана гэдэг чинь өөрөө нэг шудраг эргээд таны хийж байгаа үйлдэл болгон чинь бичигдэж байгаа. Магадгүй бодлоос чинь бус зүйл бол бичигдэж байгаа шүү гэдэг ч юм уу. Тийм болчихж байгаа гэсэн. За энэ дээр түрүүний ярьсан Yahoo компани ахлах инженерөөсөн залуу Омар Эл Амрэ гэдэг залуугийн ажлыг хүлээлгэж өгсөн. За энэ хамгийн ихний ажил нь болохоор за би 6 үнэлгээнээс за нийт бол 5 од үнэлгээ маань 5 байвал илүү сайн байх байсан. Гэтэл за энэ дээр ур чадвар дээр бол би 5 оноо авчлаа. За эргээд availability дээр 5 оноо. Эргээд нөгөө communication дээр 3 оноо авсан байна. Эргээд quality 4 оноо, deadlines 5, cooperation 4 оноо. За тэгвэл миний хамгийн сул тал ерөөсө харилцаа байсан юм байна. Soft skill ч юм уу, санааг нь ойлгох эсвэл ойлгосон хэрнээ тэр санааг нь наадах чинь ингэж хийн. Гэхдээ ийм юм хугацаа зарцуулна. Гэхдээ би энийг судлаад үзээ судалчаад болохоор бол би хариу өгье гэдэг ч юм. Ихгүйгээр би зүгээр таг алга болчихдог гэсэн. Тэгснээр Эрик what are you doing now гэдэг ч юм уу. What's going on гэл зарим нэгэн би за зарим нь ойлгохгүй. За энэ бол нэг асуудал нь хэлний бэрхшээл ч юм уу. Тухайд би толгоондоо өөрөө бодчихдог. Гэхдээ хинт хэлээгүй, оморт хэлэхгүй ирнэ. За энийг хийгээд дуусгасны дараа явуулъя дагийн гутал энэ дээр алдчихж байгаа юм. Харилцаа муусан. За чанар дээр бол мэдээж Yahoo-гийн ахлах инженер байсан залуугийн үнэлэмжинд нь бол тухайн үед бол хүрээгүй. За Азаас нэг залуу яг хөө чадвартай л юм бэлээ. Гэхдээ яг Америкт ажиллаж байгаа дундаж дизайнераас яг хөө дөхөж очиж чинь ихтэй арай болоогүй намайг гайхшруулах хэмжээнд бол очиагүй учраас дөрөв өгсөн байх гэж бодож байгаа. За дараа нь болохоор deadline за тодорхой цаг хугацаанд нь бол яс. За энийг маргааш тэтэн цагт юм байх хэрэгтэй. За энэ бол 7 хоногийн дараа тийм байна. Дуусгах ёстой гол яг дуусгаас. За эргээд хамтын оролцоон дээр нөгөө communication харилцаа байхгүй учраас эргээд хамтарч ингээд омоор болохоор за би ийм зүйлийг судалж байна. AI суурилсан мэдээний фид гарч ирдэг.
communication дээр за та хэд бас энийг бодоорой. Одоо яг тодорхой хэмжээгээр нэг баг багаар сайжирсан л да. Гэхдээ хангалтгүй гэж үзэж байна. Эргээд нөгөө deadline quality дээр бид тэр дэлхийн хэмжээний одоо нөгөө Америкаас ажил авч байгаа бол Америкийн төвшөнтөл гүйцэтгэл үр дүн өгөх ёстой л байна л да. Тэгэхдээ бид нар өөрсдийн гэсэн нэг онцлогоор өөрсдийн гэсэн нэг хэв шинжээ бас тодорхой гаргаж ирснээр одоо Upwork болон бус фриланс сайтууд дээр өөрийн гэсэн нэг онцлогоор хүмүүст дизайны үйлчлэг үзүүлнэ гэсэн. За цаашаа явъя. За эргээд Upwork дээр бол маш олон тийм боломжууд нэгддэг. За нэг хамтарч ажилласан одоо гэрээ үүсгэсэн харилцагчтайгаа цаашгаа гэрээ маань тодорхой хэмжээнд урт хугацаанд үргэлжлээд явах юм бол 20%-аас 10% шимтгэл нь буураад эхэлдэг. За $10,000 ингээд тухайн гэрээт ажиллаараа ингээд авчих юм бол 10-аас 5% ороод ирдэг гэсэн. За үүнээс цаашаа дээш яваад ирэх юм бол 5% байхгүй болоод шимтгэлгүй болоод ирнэ гэсэн. Окей. За цаашаа явъя. За тэнгууд хүн болон ингэж асуудаг. За ингээд гадны зах зээлээр гарч байгаа мөнгөө яаж татчих авдаг юм гээл. Шууд нэг үйлчлэгээ үзүүлэхээс илүү мөнгөө яаж татчих авдаг шүү. Чи эдийг авд яаж авд? PayPal-аар авч байна. PayPal болдгүй шүү. Гэлтэн гол. Харин PayPal болдгүй харин. Гэхдээ нэг ийм боломж байна гэл. Ийм гарц байна гэл хэлэн гол. Тэгвэл яаж авсан юм? Мандэ заагаад өгчих. Тэнгууд би нэг YouTube-ийн видеоны линк явуулчих. За энийг үзээд зааврын дагуу хийгээд үзэр юм бол. Өө за өгшөө болчлоо гэл. Тэгвэл цаашгаа ингээл бид нар чинь болж байгаа зүйл нь болохоор бидэрт одоо PayPal өөрөө Монгол улсад бол эрхээ нээгээгүй. Гэхдээ бид нар Америкт бүртгэлтэй Америкийн иргэн байдлаар бол PayPal дээр аккаунт нээгээд орчих болно гэсэн. Гэхдээ төлбөр тооцоо нь 10,000-аас 5,000-аас дээш болоод ирэх юм бол social secure number одоо нэг өстө Монголын нөгөө регистрийн дугаар шаардаж байгаа гэсэн. Тэгэхээр бид нар чинь Монголд байгаа ирнэ Америк улсын иргэн юм шиг бүртгүүлсэн гэтэл SSN буюу social secure number байхгүй учраас гацчихж байгаа гэсэн. За гэхдээ тухайн үед гац хүртэл нь би бол ашиглаж ирсэн. Тэр үед бол боломжтой байсан. За дараа нь болохоор Payoneer card. За энийг бол хүн болгон мэдэх бах тий. Payoneer-ыг мэдэхгүй юм байна уу? Мэдэхгүй гараа өргөдөө. За 3 4 хүн байна шүү. Цөөхөн байна. За Payoneer card-ыг бол та мэдж байгаа бах. За саяны 3 хүмүүнд хэлгээд бол хажууд байгаа хүмүүсээс дараа нь асуучаарай. За дараа нь 3-т нь болохоор wire transfer. Яг л нөгөө Америкийн банкаас Монголын одоо нэг худлаа хөгжлийн банк ч юм уу голланд банк руу SWIFT үйлчилгээгээр олон улсын гүйлгээ хийж байгаа гэсэн. За энэ бол тодорхой хэмжээнд гүйлгээ болгон дээр $30 гэсэн. За дөрөвт нь болохоор шууд Америкийн банк руу төлбөр тооцоогоо хийнэ гэсэн. За би энэ дээр болохоор wire transfer худлаа хөгжлийн банкны SWIFT кодоор мөнгө одоо хүртэл татж авч байгаа гэсэн. Энэ бол боломжтой. Эхний хоёр бол хоёулаа боломжтой. За дөрөвтийн нь болохоор анх PayPal-аас мөнгө авчаад PayPal руу ирээд мөнгө дахиж авчаад Монгол руу PayPal-аас одоо хүндээ Zoom гэдэг шинэ аппликейшн, шинэ үйлчлэгээ нэгтсэн байсан. Гэхдээ шууд Америкийн банк руу авчих юм бол эргээ би тэндээс хөрвүүлээд авчих боломжтой байна гэдгийг харангуут за найзынхаа эгчийнхаа одоо Америкийн банкны данс руу нь холбоод тэгээд эгч нь манай найз руу явуулчихгүй би найзаас авчиж. Тэгвэл энэ үйлчлэгээ бас болчих. Танилын хүрээгээр. Гэхдээ энэ бол ажиллаж байгаа тодорхой хэмжээнд. За хэрвээ ингээд тодорхой хэмжээнд нэг онлайн дизайны үйлчлэгээ үзүүлээд мөнгө олсон л бол эргээд энэ цаашаа Монгол руугаа татах бүрэн боломжтой. Гэхдээ наан бол нэг жоохон саад дотор гарч ирнэ. Тэрийг та хэд судалж чадна шүү дээ. Тэгэхээр энэ боломжгүй зүйл биш, боломжтой зүйлээ гэсэн. За би яг бүгдэн дээр нэг л туршаад үзчихэнгүүл одоо бол надад бол 2 сонголт, 4-өөс бол 2 сонголт бол байгаа гэсэн. За 3 нь бол жоохон хэцүү найзаагаагүй бол за юу нөхшөө. За хоёулаа нэг уулзах гэсэн. Чиний цаг зав юу вэ? За найз нэг $10,000 нэг Монгол руу татах гэсэн. Тэгээ танаа ихчий чинь нэг гоо гэсэн. Тэгээд ихчий чинь нэг $200 өгөх болох уу гэдэг чинь бас нэг хөөрхөн тохиролцоод авчиж байгаа юм л. За ингээд цаашаа явъя тийм. За тэгвэл одоогийн за энэ болохоор нэг жил хагас өмнөх миний профайл Upwork дээр за одоо болохоор Eric Kader гэдэг нэрээр явж байгаа. За энэ нэрийг болохоор одоо Эрдэнэбаатар ганц зөргөө явуулсан байна. Бүтэн нэрээр байх ёстой гэж цаанаас тийм шаардлага тавьчихсан. За миний одоогийн үйлчлэгээ үзүүлж байгаа мэргэжил болохоор UX UI designer, web and mobile app designer and prototyper гэдэг. За энэ дээр бол өөрийнхөө талаар нэг тайлбар текст оруулж ирээд за энд болохоор би дизайны ийм салбаруудад ажиллана. Ийм зүйлүүдийг илүү төлхөө дизайны үйлчлэгээ үзүүлэх. За мөн ийм багаж тоног хөрөмжлийг ашиглаж байгаа. Ирээд энэ дээр нэмэгдээд task management-ийн tool, дээр communication tool-үүдийг бас оруулчихж байгаа. За ингээд тухайд болохоор ажлын амжилт бол нэг 100% байсан. За энэ тухайд top rated үнэлгээтэй тийм дизайнер байна гэдэг ийм нэг цол авч ирсэн. Тэр нь болохоор яг 15-аас 13% гэсэн. Тэр нь болохоор тухайн Upwork сайт дээр байгаа top rated үнэлгээтэй хүмүүсийн
15-аас 13% хүмүүсийн тоонд орсон шүү гэдэг нэг илтгэж байгаа тийм зүйл гэсэн үг. За цаашлаад за хүн болгон ингэж асуудаг нэг. За та дизайнаа юун дээр гаргад юм бэ? Ямар аппликейшн ашиглаж, ямар програм хангамж ашиглаж байгаа юм бол. За анх бол бид нар хүн болгон мэдэн түрүү нөгөө ариун сан бас хэлсэн Photoshop-оос эхлээд явжсэн. За тэнгууд цаашаагаад яг нарийн мэргэжил болоод ирэнгүүт бидэрт яг тухайн нарийн мэргэжил зориулагдсан програм хангамжлал хэрэгтэй болж байгаа гэсэн. За тэгвэл анх яг 2013 оноос SketchUp-ыг ашиглаад дараа нь Adobe XD, Invention App, Figma, Invention Studio-г бол за үндсэн одоо бол гарааны эхэлдэг төлөвүүд маань энэ байна. За нэг нь бол ерөөсөө нэг харандаа гэж үзчихэлт. За энэ бол шар өнгөтэй харандаа, энэ бол ягаан байна, энэ хоёр ягаан байна. Энэ дотор нь 3 өнгөтэй, 4 өнгөтэй юм байна. За энэ болохоор тод ягаан ирнэ бас. За нэг өнгөтэй гэж тооцчих. Тэнгуул 5 6 өнгийн ялгаатай харандаагаар бид өөр зурч чадсан шүү дээ. Гэхдээ нэг дүрслэгийг бол адилхан зурч чадна гэсэн үг тийм. За тэгэхээр програм хангамжийн за ямар програм хангамжаар хийх үг юм нэг ач холбогдлын үед бол нэг чухлын зэрэгээр бол нэлийн доогуур бичигднэ. За нэмэгдээд бол тэр бусад энэ програм хангамжтай хоршсон тийм интеграшн буюу одоо mock-up дизайна, static дизайна хөдөлгөөнт дүрслэл бий болгочих гэсэн. Яг ажилтг загвар болгоод. Тэгээд түрүүний хэлгээр sprint болон usability testing, user testing гэдэгт ашиглаж явчихна гэсэн. За тэгвэл за Upwork дээр одоо ингэ миний презентацийн дуусч байна. Та жоохон чилэрхсэн байж магадгүй. За одоо энэ дээр бичсэн байна те. Upwork-ийн харилцагчдын ер нь бол 75% нь бол уламжлал байдлаар ажилтан авах гэхээсээ илүү онлайнаар ажилтан авахыг илүүд үзэж байна. За энэ бол яг юуг илэрхийлж байна вэхээр цахим шилжилт рүү бол орж байна. Тэгэхээр бид нар зөвхөн Монголд л ажиллаад байх юм уу? Монголоос ажил аваад за Монголд ажлын байр цөөхөн байна эсвэл ажил олдохгүй байна. Би орлогогүй байна. Гэхдээ би чадвартай байна гэж хэлж байгаа юм бол жоохон бодох хэрэгтэй болж байгаа гэсэн үг шүү дээ. За цаашаа явъя. За тэнгуул энэ Upwork сайт маань өөрөө 2 жилийн өмнө IPO гаргасан. IPO гаргаж байгаа шалтгаан бол тодорхой хэмжээнд бол амжилттай явж байгааг бол илэрхийлж байна. Дээрс нь олон нийтийн хувьцаагаа зарж байна. За тэгээд цаашлаад хүрээгээ тэлсэн. Зөвхөн Rising Talent Top Rated гэсэн хоёр юм цолтой байсан бол нэмэгдээд Top Rated Plus Expert Weighted гэдэг юм шин юу гарч ирсэн хоёр цол. Нэгсэндээ одоо нийгмийн давхар гэдэг шиг нь бол за энд бол топ нэг хөвгц нь бол ерөөсөө элит давхар байх гэсэн. Техник болон технологийн болон харилцааны чадварын бүр төгс хүмүүс гэсэн үг л. Тэр хүмүүсээс одоо enterprise үйлчлэгээ авах ч юм уу. Авраа нэг том брэнд компаниуд за Facebook ч юм уу, Google компани за Upwork сайт руу ороо за манайх танахаас expert weighted тэмдэгтэй 5 дизайнер авъя, фрилансер ч юм уу авъя. Тэнд бол хинтээ холбогдох яах вэ гингууд одоо мэдээж enterprise talent specialist хүн эргээд тэр хүмүүстэй холбогдоод саналын зөвшөөрлөгч юм эсвэл зөвшөөрөхгүй өөр хүн аваад явчихна гэсэн. За тэнгуул top rated plus нь болохоор top rate-ээс арай илүү. За энэ яаж байгаа гэсэн чинь нэг гэрээ байгуулагдсан. За эхлээд top rate-ийн танилцуулж тэ small contract under 5k гэж байна тэ. За тэнгуул жижигэн гэрээ байгуулагдсан тэр нь бол $5,000 доош нь бол орлого олсон байх хэрэгтэй гэдэг. За тэгвэл түүнээс нь давуулаад дээрс нь урт хугацааны гэрээ болоод ирэх юм top rated plus гэдээ авчиж байгаа. За бид тэгэхээр одоо top rated байгаа 12% хувьд нь орцсон байгуул одоо 3-лууд өгч байгаа гэсэн үг тийм. Тэгсэн чинь азар энэ жил бас би 3-т нь орчижээ. Тодорхой хэмжээнд 2 жил хамтарч ажилласан компанийнхаа за баярлалаа. За тэн дээр болохоор одоо би за мөн адил UX UI designer web and mobile app гэж за цагийн үнэлгээ юм бол яг $40 гээл урд нь бол 35 гэж байсан. За тэнгуул AR and VR design гэдэг шинэ дизайн филд ороод ирж байгаа гэсэн. За одоогоор бол 2440 цаг нийт юм цаг ажилласан байна. 12 төсөл аваад ажиллаж байгаа. За total earning нь бол private байдлаар нууцсан байна. За одоогоор бол миний профайл нэг юм шиг байна. За энэ цаашаа үргэлжлүүлье. За энэ болохоор зөвхөн Монголоос нэг Эрдэнэбаатар гэдэг хүн ганцаараа биш өөр одоо ингээд за энэ тайзан дээр гарч ирээгүй мөртлөө топ rated магадгүй бүр ийм expert weighted хүн Монгол байгааг бол үгүйсэхгүй. Тэгэхээр яг би энэ гадны зах зээл рүү одоо энд нэг 40-50-ад хүмүүс ирсэн байгаа бол энэ зах зээл рүү гарахад бол нээлттэй шүү. Ямар нэгэн саа доторхыг бол нэг хүн одоо би энэ дээр ингээд нэг тодорхой хэмжээнд давж гараа топ rated plus дээр одоо хүрсэн байна. Тэгэхээр та хэд ч гэсэн нээлттэй шүү гэдэг. За тэнгуул одоо нэг үзүүлэх видео маань болохоор олон улсад амжилттай явж байгаа надтай цуг 2016 оноос ихсэн нэг Украин залуу байгаа. Тэр залуу одоо бүр тасраад авцсан.
одоо бүр expert weight-д нь орох хэмжээний тийм гүйцэтгэл үр дүнгээ бол харуулсан. За үзье тий. За энэ дуун гарахгүй шүү дээ. I'm happy to be here and I'm glad that the Upwork gave me the opportunity to dramatically change my life. За энэ залуу болохоор яг 2018 оны Best in Creative Designer гэсэн awards дээр нь Upwork-ийн ялангуяа нэг Украин дахь Upwork-ийн ялагч нь болсон гэсэн. 94 оны залуу 2017 онд бас яг энэ шагналаа авсан. 18 онд аваад яг бичлэгээ ингэж хийсэн. За анх болохоор энэ нэг асуудал яг юу байсан бэ гэхээр харилцааны асуудал байсан. Орос хэлтэй одоо 4-5 хэлтэй байсаар нь англи хэлийг сайн сураагүйгээс болоод эргээд анх бол soft skill-ээр нэлээд унжижсэн. За цаашлаад онлайнаар ажиллах туршлага маань бага байсан учраас эхэндээ бол ингээд нэг ийм хөлөө болохгүйсэн гэсэн. Тэгэл цаашгаа за яг 1 жилийн хугацаанд бол нэлээд сайн үр дүн гаргаад тэгээд цаашгаа 17 он 18 оны цомуудыг аваад за одоо сүүлд 19 он өнгөрсөн жил бас Best Design and Creative Best Freelancer Awards-ыг авсан байгаа. За энэ онд бол баг авчих байх гэж би бол найдаж байна. Баг энэ оны шинэ жилээр баг Instagram-ыг үзээд байж байгаа. Өө гэж гарах байх л та. За энэ дээр энэ залуу яг нийтдээ нэг 12935 цаг ажилласан байна. За энэ дээр бол нэлээд ингээд амьдралынхаа туршуудыг би бол 2334 цаг ажилласан байна. Гэтэл энэ залуу болохоор бүр total одоо hour нь болохоор 12000 цаг. Хизээдээ амьдраа, хизээдээ ажиллая гэдэг яаж яваад байгааг бас сайн мэдэхгүй. Гэхдээ би болохоор надад нэг юм хардлага төрсөн л дөө. Энэ залуу ингээд 17 он, 18, 19 оны Best Freelancer in Design and Creative гэдэг. Тунгууд цаана өөрхөн профайл дээр одоо ингээд 8 цаг ажиллаад гэрлүүгээ харангуут л өөр нэг Украин залуу аккаунтаар нь ороод за ийм ажлуудыг гэрээт ажлынхаа таскыг сонгоол ийм бичсэн юм байна. За тэгвэл би энийг хийчихье гэл. Тэгэд баг нэг агентлаг шиг ажиллаж магадгүй байх гэж бодод. Одоо та бүхэн Наруто үзсэн бол нөгөө Акацуки бүлгэн дээр ч маш олон хүмүүс байдаг шүү дээ. Яг тэрэн шиг ажиллаад байгаа юм болоо гэж бодсон. Зөвөн санаа. За одоогийн олсон орлого нийт орлого нь 16 оноос хойш бол $600,000 болцсон. Silicon Valley Америкт очиод ажилласандаа баг дүүцгүйц хэмжээний л орлого гэсэн үг. Тэгэхээр тэргүүн үгнээнд нь амжилттай явж байгаа Америк биш Украин залуу ийм хэмжээнд явж байна. Тэгэхээр энийг харуулж байгаа нь одоо энд ирсэн сурагч нар ч тэр сэргээтэй нас жицсэн хүмүүст бол бас боломж байгаа гэж харж байна. За цаашлаад за манай нөхрийн одоо дизайны салбарт гүйцэтгэж байгаа mobile application design, за field of design, за ийм чиглэлээр дизайны үйлчлэгээ үзүүлдэг, за ийм төлөвлөлтийг ашигладаг. За эднийг бол та хараад баг бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Яг л бидэртэй адилхан програм хангамж, бидэртэй адилхан процесс, sprint, user interface, user testing гэл бид нар мэддэг зүйлийг хийж байгаа гэсэн. Тэгсэн хэрнээ энэ зүйлээ онлайнаар маш сайн заарч маш сайн тууштай нэг дизайны үйлчлэгээ үзүүлээд яваад байгаа гэсэн. За хэлний хувьд харъя л да тий. Belarus, Polish, Russian, Ukrainian гэл дээрс нэмэгдээд англи гэл 5 хэлтэй баг үндсэн хэлтэй native or bilingual гэл устцаас болцсон. Тэгэл ийм хэмжээнд орчсон хүн эргээд яг энэ чиглэлийнхаа аварцыг авахаас өөр аргагүй л дээ. За цаашлаад education салбарын харъя те 2011 оноос 15 онд бол Bachelor of Arts гэдэг график дизайнер. За дараа нь болохоор мастер хамгаалаад ингээд явж байгаа залуу байна. За тэгээд Talent Clouds гэдэг энэ хэсэгтээ 4 тийм ижлэгэн нэр ингээ copy paste хийгээд оролцсон байна те. 4 харагдаад. За тэгвэл энэ болохоор яадаг вэ гэхээр том компаниуд Nike болон одоо Emirates, Audi ч юм уу бидний сайн мэдэх Budweiser, Charleroi одоо энэ том брэндүүдтэй хамтрахт нь энэ private Talent Clouds нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр энд орчих юм бол бас нэг гадны брэндүүдтэй өөрөө ингээл мэйл хийчихэ. За намайг Эрдэнэбаатар гэдэг би Монголоос дизайнинг ийм үйлчлэг хийдэг гэж бичихэд бол цаад хүмүүст бол хүрэхгүй шүү дээ. Гэхдээ яг энэ private Talent Cloud-аар дамжуулаад хүрэх юм бол байж болох юм байна гэд ажил өгөх магадлал өндөрөө гэсэн. За цаашаа вэ. За Сергей болохоор анх бол Rising Talent байсан, top rated plus одоо expert weight энэ хэмжээнд хүрэх хэмжээний одоо үр дүнгээ бол хийцэн гэж харж байгаа. За цаашаа вэ. За миний хувьд болохоор Сергейтэй харьцуулах юм бол харьцангуй доогор байна л да. Гэхдээ яг ингэж харьцуулж байгаа миний бодлоор би ингэж харьцуулахыг хүснэ л. Яг энийг л үзүүлэхийг хүснэ л. Яагаад тэгэхээр Монголоос яг би нэг эмхүүл төвшөнд хүрчээ. Та нар одоо надаас илүү ахиулж болно. Надаас илүү явж байгаа ч хүмүүс байгаа.
Бүр цаана олон улсд бол ийм залуучууд ингээд цаашаа явж гинэ гэдгийг бас илүү хараад цаашаа бас нэг 3-4 минутын цаатах биш баг 30 минутын цаатахыг хараасаа л гэдэг үднээс сэргээийг өөртөө харьцуулаад өөрийгөө жоохон доогуур болгочихж байгаа гэсэн үг. За тэр бол хамаагүй. За би тэгвэл одоо энэ жил ягаад юм top rated plus болсон юм бэ гэвэл би AR болон VR design ялангуяа AR design дээр нэлээд ажил хийлээ 8 сарын хугацаанд. За гэхдээ Snapchat Messenger дээрх одоо Instagram-ийн фильтр гэж ярьдаг тийм шиг линз одоо 8 сарын хугацаанд хийгээд ямар үр дүн гаргасан бэ тэрийг та бүхэн танилцуулъя. Гэхдээ энэ болохоор нэг манай агентлагийн үр дүн гэсэн үг. За эхлээд бид нар болохоор ленс студийг Snapchat дээр суурлаад баг 500-аад ленс хийсэн. За үүний дараагаар бид нар энэ 500 лензээ TikTok болон Facebook, Instagram Apple-ийн энэ augmented reality руу хөрвүүлж болох юм байна гэдгийг харсан. За тэгэхээр зөвхөн ганц ленс студийн энэ Snapchat-ийн платформ дээр хичнээн хандлт авсныг харъя тий. За янз янзын аппликейшн, янз янзын одоо линзүүд агуулгатай линзүүд бүтээсэн. За энэ болохоор нийт хандлт нь болохоор total views нь 1.4 тэрбум. За нийт одоо тэр линзийг ашигласан хүнийх нь тоон нь 248 сая хүн байна гэдэг. За нийтдээ тэрийг 42 сая хүн шеэрлсэн байна. За энэ болохоор өмнөх 7 хоногоос 2.7% буурсан. За энэ болохоор 3 сарын үр дүн байгаа. Lens Insight линзний үзүүлэлт байна. За 7 хоногийн хугацаанд бол нэг 20 сая хүнд хүрчтэй юм байна. Нэг 10 линз оруулаад. За цаашлаад нийтдээ бол нэг 15.7 тэрбум хүнд хандлт хүрсэн юм байна. Тэгээд цаашлаад одоо тэр хандлт нь одоо нэг хэдэн өөр шүү буураад авчиж байна тий. Total plays 1.9. За total shares нь 400 гээд. Дунгууд л гадны зах зээл дээр орж ажиллаад эргээд шинэ одоо дизайны field болох augmented reality-ээр ажиллангууд бас тодорхой хэмжээний том зах зээл дээр жижигэн бүтээгдэхүүн гаргаад үр дүн бас үзэж болж байна. За энэ дээр оруулсан линз маань одоо болохоор нийтдээ 20 сая биш 20 тэрбум даваа явчихж байгаа юм. Тэгээ би анх яг нэг 12 тэрбум багт нь орж үзсэн л тэ slide app гэдэг манай агентлагийн яг нэг бүтээгдэхүүний нэр. Тэнгуул шууд Google-с юу гэж хаасан бүснэ дэлхийн хүн амын хичнээн хүн одоо нэг тэрбум хүнтэй билэн 7.6 гэл тэнгуул сони юм да яагаад 12 тэрбум болчихгүй хандлт нь өөр гаригийн хүмүүс үтсэн юм болов гэснэг сонь юм толгоонд бууж ирж байгаа. Тэгэл үзэн бол за энэ нэг өдөрт ашигласан одоо 48 цагийн турш ашиглаад тэгээд 48 цагийн дараа 2 өдрийн дараа дахиад ашиглах юм бол хандлт нь нэгээр нэмэгддэг. Тийм хандлт юм байл л дээ. За тэгээд энэ болохоор манай ахлах нэг бичлэгээ оруулсан байсан. TikTok хийгээд сүүлд оруулсан линзүүд нь ингээд ийм хандлттай болсон гэл. За тэгээд миний та бүхэнд үзүүлэх хамгийн сүүлд дуусгасан линз маань энэ байгаа. За энийг болохоор би сошиал өөрийнхөө Facebook, Instagram-аараа нэг та бүхэнд шеэрлж ирсэн баг. За энэ болохоор за ярен сонсогдсон. За би тайлбарлаа авчи тээ. Даб хийгээд авчи. За ингээд нэг эхнийх нь draw гэдэг дээр дарангууд л одоо энэ гарч ирсэн нэрийн дагуу дүрслийн бүтээн гэсэн. За одоо би ингээд такси зурж байна те. За өнгийн өөрчлөлөө, дууг нь хийлээ. За цонхыг хийлээ, өрүүлгийг хийлээ. За ингээд энэ болохоор Snapchat app дотроо ингээд ийм аппликейшн хийчих. За тэнгуул та 3 оноо авлаа таны зурсан дүрсэл чинь такси байлаа гэж машин байлаа гэт. Тэнгуул өөрийнхөө одоо энэ зургийнхаа царайтайгаа авахулаад тэгээ найз нөхд рүүгээ ширлэх боломжтой гэсэн. За дараагийнх нь скан гэж байна. За тэнгуул цаана гитар байна те. Гитар гэдэг текст нь дээшээ гараад ирж байна. За хамгийн ихнийх дээр нь за дараа нь болохоор дэр байна те. Pillow гэдэг. За энэ дээр ном бүх гэдэг нь дээшээ гараад ирж байна. За ингээд аяг cup гэдэг mug гэдэг бас гараад ирж байна те. За тэгвэл би санийхтай дарангуут л за аяг зураа гэдэг. За нэг муухан ч гэсэн ингээд зурчлаа. Тэнгуут л дааны гуут 3 нь авчиж гэсэн. За энийг шеэрлж болно. За буцаад дарлаа. Score хэсэг. За энэ дээр болохоор нийтдээ 43 он авцсан доошоо гүйлэх юм маш олон ASZ хүртэлх нэрнүүд байгаа гэсэн. За одоо би энэ дээр bread гэдэг дээр орчлаа. За тэгвэл энэ дээр талх зураад. За энэ болохоор Snapchat app дотроо байгаа учраас маш олон хүмүүс нэрийг хайгаал ашиглаж байна гэсэн. Ямар нэгэн төлбөр мөнгө шаардахгүй. Иймэрхүү байдлаар
фронт энд дизайн болон шаардлагатай mock-up дизайнуудын ажлыг хийгээд явсан гэсэн үг. За эргээд энэ жилээс бол одоо бас 3D дизайн руу оруулах, augmented reality 3D, сүүлд бол iPhone 12 LiDAR сканертай болоод ирэхэд яг тэн дээр сүүлсэн одоо судалгаануудаа хийгээд явж байгаа. За бас миний хувьд бол нэг ийм хүү тодорхой нэг амжилт үзүүлэл та бүхэнд хуваалцахыг хүслээ. За анхаарал хандуулсанд баярлалаа.